Хэрэгчдэд амжилт хүсье. За надад тодруулах хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт нь олон нийтийн радио телевизийн хэрэглэгчийн судалгаа гэж байдаг бах тий. Тэн дээр ер нь хүн амын бүлэг, насны бүлгээр ямар хүмүүс илүү үздэг юм бэ? За тэрний мэдээлэл. За аль нэвтрүүлэг, томоохон нэвтрүүлэг контент нь хамгийн их үзэлттэй ийм одоо нэвтрүүлэг байдیں۔ Тэн дээр ер нь ямар дүн мэдээ байдаг? Сүүлийн 5 жилд ч гэдэг юм уу тий. За 3 дугаарт нь болохоор тэр нөгөө айл болгоноос төлж байгаа 1200 төгрөгийг одоо төлж байгаа. Гэхдээ би жишээлбэл миний дохионы хэлээр ярьдаг найзууд маань, харааны бэрхшээлтэй найзууд маань бол тэр 1200 төгрөгийг бусдтай адилхан төлдөг мөртлөө ерөөсөө одоо мэдээлэл авч чаддаггүй байхгүй юу? Яагаад гэвэл одоо орчуулга байхгүй байдаг. Ганцхан одоо цаг юу мэдээлэл орчуулгатай байдаг тий. Гэхдээ хүн болгон тохионы хэллэгийг мэдтгүүлтэй. Олдмол бэрхшээлтэй болсон хүмүүс бол бүр хэцүү. Тэгэхээр энэ дээр ер нь ингээд хүртээмж дээр жишээлбэл ямар өөрчлөлт хий гэж одоо хий гэвэл ер нь ямар байх вэ? Би нөгөө таадын материалыг үүсгэр тийм ч юм алгал та. Ер нь ийм байвал амар гоё ихгүй юу? За би одоо энэ олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллах гэж байгаа ийм хүн байна тий. За миний одоо мөрийн хөтөлбөр ч юм уу төлөвлөгөөнд би энэ үзэгчд хэрэглэгчдийн хувьд нэг ийм бүлэг хүмүүс байна. Хүртээмжийг сайжруулнаач гэдэг юм уу тий. Эсвэл одоо нийт контентын тодорхой хувийг юм хүртээмжийн агуулгатай хиймэй гэсэн юм орж ирдэг бол мөн ч сайхан да. Улсын хурлаас томилогдож байгаа ер нь альва албан тушаалтай ер нь хүмүүсийг ингээд танилцуулан харахаар ер нь л тийм юм байхгүй шүү. Ерөөсөө байхгүй. Тэгэхээр одоо байлгахын тулд нэг иймэрхүү зарчмын болон хүний эрхийн гэх юм уу ийм асуудлууд дээр ер нь яаж хандж гэн ямар төлөвлөгөө байна эсвэл байж болох юм те энэ дээр таад маань ингээд нэг юу гэж бодож байгаа тухай мэдээлэл өгч би тэгээ дараа нас тодруулъя. За саран жолоо гишүүний асуултанд хариулъя бүгдээрээ. За баярлалаа. Ер нь яг ямар нэвтрүүлгийг үзэгчд хэдэн хувьтай үзэж байгаа вэ гэдгийг бол би яг үннээ хэлэхэд энэ төрлийн мэдээлэл надад байхгүй байна. За мэдээж хэрэг одоо үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон нөхцөлд энэтэй эхний ээлжинд би танилцсан. За ямар ч нөхцөлд одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр явж байгаа энэ бүх нэвтрүүлгүүд энэ олон урвалж үзэл одоо зөнхөлсөн энэ нийгэмд одоо аль болох тийм үнэн зөв баталгаатай талыг нь барих ёстой гэж бодож байгаа. Жишээлбэл би өөрөө түүх судлалын талын хүн учраас одоо өнөөдөр чинь одоо сайн дурын түүхчид бол одоо маш их олноор гарч ирсэн. За тэдэнд бол тодорхой хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн түүхчдийн шалгуурыг бас дамждаг тийм тогтолцоо байх нь зөв юм болов гэж үзэж байгаа. За өмнө одоо шижир гишүүний асуусан асуултанд нөхөд хариулахад яг одоо 1200 төгрөг одоо тэр тухай бол би тухайлан хэлээгүйгээ би бас энэ ташимтлээ. Ер нь одоо энэ 1200 төгрөгийн татвар хураамжийг ихсгэх багасгахын тухайд бол одоо бас л тодорхой хэмжээнд ард түмний өөрснийх нь одоо саналыг гэдэг юм уу да. Саналыг бид авах ёстой. Бид ийм хэмжээний нэвтрүүлгийн контент үзээд ийм мөнгө төлмөөргүй байна гэж болно. За нэг бол та нар нэвтрүүлгээ сүүлийн үед одоо сайжруулж байна. За нэг бол арай өөрчлөгдөж, шинчилж байна. За энэ төлөө бид одоо нэг хэд үедгийн 100 мянга ийм мөнгө нэмэхэд болж байна гэсэн тийм гэх мэт одоо чухам яг процесс нь ямар үедгийн концепц нь ямар үедгийг мэдэхгүй байна. Тийм санал асуулга юм аягтай. Ер нь хүмүүсийн нэгсэндээ одоо гүйцэтгэх удирдлага юм уу? Нэг бол үндсийн зөвлөл энийг бол шийдэх болцоогүй л дээ. Тэгээ ер нь одоо ард түмний өөрснийх нь хүс сонирхолд бид чиглүүлж ярих ёстой. За тэгээ хамгийн гол нь бид юу үзнийхээ төлөө ямар оюуны одоо хөрөнгө оруулалтыг өөртөө хийж байгаагийнхаа төлөө энэ мөнгийг төлж байгаа юм бэ гэдгээ л ард түмэн маш сайн мэдсэн байх ёстой гэж би бодож байна. За дараагийн
Мэгмэрсүрэн. За саран чулуун гишүүний асуултанд хариулъя. Яг Монгол улсын хувьд мэдээллийн хэрэгслүүд олон нийтийн төлөөллөөрөө хэрхэн үздэг талаар судалгаа хараагүй. Тэгэхээр зүгээр олон улсын түвшинд уламжлалт мэдээллийн хэрэгслэлтэр дотроо телевиз, радио, сонин бүгдээрээ ер нь бол үзэлт буурж байгаа. Тэгэхээр тэр зүй тогтлоос Монгол улсад үйлчж байгаа л гэж бодож байна. За гишүүдийн хувьд өмнө мэдээллийн тэнцвэрт байдал дээр бас нэлээд чухал асуултуудыг асуусан. Саран чулуун гишүүний хувьд мэдээллийн хүртээмжтэй байдлын талаар бас маш чухал. Цаг үеийн бас тодорхой хуулийн өөрчлөлтүүд хийх шаардлагуудыг бас асууж байна. Үндэсний зүйлийн гишүүд өөрөө салбаруудын төлөөлөл болж орж ирж байгаа. Энийг бас тодорхой хуулийн өөрчлөлт хийгээд хүйс, нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн төлөөллүүдийг хангах боломжуудыг бас хууль дээр өөрчлөлтүүд хийх тийм шаардлага хэрэгцээ бас байна гэж ойлгож байна. За дараагийн нэр дэвшигч. За бусад нэр дэвшигчтэй бас давхардуулгүйгээр саран чулуун гишүүний асуултыг болохоор энэ бас хүртээмж авч чадахгүй байгаа иргэдэд бас ямар арга замаар хүртээмжийг нэмэгдүүлэх вэ гэдэг талаас нь бас хариулъя гэж бодлоо. Одоо олон нийтийн радио телевиз маань радиогийн 3 сувг, за 5 одоо телевизийн одоо сувгаараа мэдээлэл дамжуулж байгаа. Тэгэхээр энэ одоо сувгуудынхаа бас одоо зориулт гадаад сувг, спортын сувг гэдэг шиг бас энэ хүртээмжийг одоо нэмэгдүүлэх талаас зохион байгуулалт, мөн одоо бас хуулийн зарим зохицуултыг одоо хийх санал дээр одоо бид бүхэн бас ажиллаж хууль тогтоогчдод хүрэх замаар энэ асуудлын зохицуулт хийх зүйтэй хаа гэж бодож байна. За саран чулуун гишүүн тодруулъя. Уучлаарай 4 номер микрофон. Гишүүний асуултанд хариулъя. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд угийн харилцаа холбооны зохицуулах хорооноос хувь хэмжээ заагдсан байдаг. Тэр хувь хэмжээний дагуу одоо дохионы хэлмэрчтэй болон тийм нэвтрүүлгүүдийг одоо илүү их одоо хөтөлбөрт тусгадаг, одоо бид нар илүү их чиглэл өгж ажиллана гэж бодож байгаа. За саран чулуун гишүүн. За мэдгүй асуудал хүндхөр хүмүүст хөвгтөл байдаг л да, би ойлгож байна. Манайд бол ер нь ингэдэг штэ, тэрэгэнцэртэй хүмүүсийг бол бид нар эрүүлжүүлэхэд орж болохгүй, бааранд орж болохгүй юм шиг боддог. Сонсголгүй хүмүүсийг зөвхөн цаг агаараа мэдэл үздэг гэж боддог байхгүй. Тийм болохоор зөвхөн цаг агаараа мэдэн дээр л тохионы орчуулга тавьдаг. Тэгээд ямар ч гэсэн минимал та нарт ямар ч гэсэн нэг юм хийчлээ штэ. Одоо ингэ болоо биш үү гэдэг байгаа мөртлөө 1200 төгрөг нь бас айлтай адилхан байсаар л байгаа. Тэр би та хэдэд өнөөдөр ингэ сонгодвол бүр даалгавар өгмөр байгаа. Амжилт хүсье. Ямар ч байсан энэ хууль дүрмээ өөрчлөлт оруулаад энэ төлөөлөл дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилуулаа, зөвлөл болгох юм яа ажиллах хэрэгтэй. Хүртээмжтэй мэдээллийнхаа одоо агуулгыг сайжруулах хэрэгтэй. Дээрээс нь хэн үзээд байгаа, хаана үзээд байгаа, яаж үзээд байгаагаа ажиглаж судалгаа хийх хэрэгтэй байна. Гамшигын мэдээлэл жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс авдаггүй шүү дээ ерөөсөө. Хамгийн амар жишээ бол тэр. Хичнээн хүн асуурдаг гэж мэдээлэл авч чадаагүйгээс бол Гүцэж тодруулъя. би яагаад ингэж ийм бухимдуу юм шиг ярьдаг гэхэлэр үнэхээр л бэрхшээлтэй хүмүүст цаг, дуу хоолой гарах орчин нөхцөл олддгүй юм л та. Тийм болохоор би одоо та хэдийг Монголын үндэсний телевизийг аврах гэж байгаа юм шиг аврагчид одоо шинээр ирч хүчтэйгээр одоо ингэж болохгүй байсан зүйлийг засъя, төлөөл болъё, дуу хоолой болъё гэдэг ирч хүчтэйгээр орж иж байгаа маань л гэж харлаа. Танилцуулгад нь харахад. Тийм бол тэр сувгаар байж болох тэр онцгой байдлын мэдээлэл, зарим мэдээллүүдийг яг зорилт хүмүүст нь хүрэхэд ажиллаад өгөж, хүртээмжийг нэмээд өгөж. Би тэгвэл та нарыг яваад очиж болно шүү дээ. Эсвэл танаа мэдээллийг хэн үзэж байгаа дээр дүн шинжилгээ хийгээд явах хэрэгтэй баг. Гэхдээ ер нь бол зүгээр ингээнээр би бодоод тах юм. Ийм том байгууллагын үндэсний зөвлөлийн гишүүн болох ч байгаа хүмүүс өөрсдөө яг тэр хэн үздгийг ямар нэвтрүүлэг нь хандлттай энэ гэдгийг одоо судалж мэдээлэл энэ авдаггүй юм уу? Ажиллаж байгаа газрын хүн чинь судалдаггүй гэсэн үг юм уу? Ямар ч юм. Тэр бол жоохон ойлгомжгүй юм сонирхолтой санагдчихлаа. Яаж тэрийг одоо судлах? За санал хэллээ. Баатаржаа мөнх соёл.